Гэдэг ирээдүйн цагтны 2-р онцгойд математикийн багшаар ажилладаг. Хялбар тооллын системийн тухай онлын баг зэрэг ойлголтыг өгөөд хэд хэдэн бодлого бодно. За тэгэхээр бид бүгдийн өдөр тутам үзэж байгаа тооллын систем бол албатын тооллын систем. За хялбар тооллын системээр аль болох цөөн цифртэй байх хялбар тооллын систем болж байгаа. За албатын тооллын системээр бүгдээ ингээд ярилцсан. Албатын тооллын систем системийн 10 цифртэй график 1 2 3 4 за 10 цифртэй. За хамгийн хялбар систем бол хоёрын тооллын систем байгаа. Хоёрын тооллын системээр бид бүгд ашиглаж байгаа. Мэдээллийн текстүүд компьютераар ажилладаг. За хоёрын тооллын систем бол Тэг 1 гэсэн хоёр цифртэй. Тэг 1 гэсэн хоёр цифртэй. За жишээлбэл 6-ын тооллын систем юу? 6-ын тооллын систем юу? За бас ялгаагүй. Тэг 1 2 3 4 5 гэж бас 6 цифртэй. За яг хялбар тооллын системд тохиолдсон. За тэгэхээр энэ удаад албатын тооллын системээс хялбар тооллын системд тоог хэрхэн шийдэх тухай бүгдээрээ жишээ авч үзье. За жишээ 1. За 200 тоог. За бүгдээрээ долоотын тооллын систем шийдэж байна. За тэгэхэд бол бид нар 200-аар за 7-аар 2-оор за 28-аар 4 гэж дахиад 28 чинь 7-ын систем тооллын систем хамгийн цэвэр 6 учраас за энэ 7 тоож юм. Нөгөө энэ тийм үлдэн. За тэгвэл 200 гэсэн тоо маань бичдэг. 200 гэсэн тоо. За одоо энэ систем дээр бичих баруун талаас нь цэвэрлээ бичих ёстой. 4 4-гээ. За 7-ын тооллын систем тэмдэглээ нэг бичих гэсэн. За албатын тооллын системийг ийм байдлаас бичиж байна. Өсөд тооллын систем ийм байдлаас бичиж байна. За дахиад жишээ авч үзье. Жишээ 2. Жишээ 2. За 119 гэсэн тоо. Албатын тооллын систем шийдэж байна. Систем шийдэж байна. За тэгвэл сайн шиг 119-аар тавтаа хуваах нь ноогдороо бичиж бүтэглээ гэж байна. За тавтаахаар 2-оор 23-аараа 4. За тэгэхээр 23-аар
татмаар. Дөрөв татмаар. За дөрөвөөр 3. За тэгвэл яаж юм гэхээр одоо баруун талаас нь чинь 430 430 за тоолын системээр энэ жижиг юм. Энэ маань ардын тоолын системийн нөө аристэ үзүүлсэн. За одоо их шаад шууд. За жишээ одоо өдрийн шууд 47 шууд 3-ын тоолын систем гэж. Систем төрч. За 47 байгаад болтоо. За энэ яг 10 хаваараа 2 гэсэн. За тэгэхээр 15-аар болтоо хаваараа тэгүүлдэн. За өөртөө тоолсны хамгийн цэцэн болохоор 2 учраас хараа гэдэг болтоо 1 гараад 2. За ингээд дуслаа. За багтаас авчин 1200 2 гурвын тоолын систем энэ ардын тоолын системийн 40-аар үзээ болсон. 40-аар хийцээ болсон. За одоо эргүүлээд бүгдээрээ хэлбэр тоолын систем гэх тоо ардын тоолын систем гэж шилжүүлээ. Хэлбэр тоолын систем гэх тоо ардын тоолын систем бүгдээр шилжүүлээ. За жишээ дөрөв шилжүүлээ. За саяхан тоолбодрын шилжүүлээ. 400 гэсэн тоолын систем сайн болсон. За дээр нь 1200 3-ын тоолын систем болсон байна. За 10-ын тоолын систем шилжүүлэхдээ за тэгэхээр бид 10-ын тоолын систем гэсэн 235 тоол за таанаа тэгвэл 2-ыг үржих нь 10 2 зэрэг 3-ыг үржих нь 10 нэмэх нь 5 зардаг. За энэ задлаатай ялгаагүй энэ яг тэгэхээр 4-ийг үржих нь 7-ын тоолын систем шүү. 7-ыг хаагаад нэмэх нь за тгийг үржих нь 7 нэмэх нь 4 гэж байна. За ингээд энд ямар тооч чинь гэхээр 196 энэ тийг болон нэмэх нь 4 тэгээд 200 нэ. За 1202 гуртын тоолын систем энийг ардын тоолын системээр шилжүүлэх бас ялгаагүй. За нэгийг үржих 3-ын 3 зэрэг нэмэх нь 2-ыг үржих нь 3-ын 2 зэрэг нэмэх нь тгийг үржих нь за 3 нэмэх нь за 2 за ингэж чинь хээ 3-ын 3 зэрэг харин 7-ын нэмэх нь 3-ын 10 нэмэх нь 2 буюу 45 ардын тоолын системийг 47-аар үзүүлээ. За тэгэхээр гэж шавж үзье. За тэгэхээр 434 гэсэн тоолд байгаас гэсэн байна. 434 за гэх тоолын систем. За нэг ардын тоолын систем шилжүүлээ. За бас ялгаа 4-ийг үржих нь 2 зэрэг нэмэх нь 3-ыг үржих нь
Mümkün. Büyük kadın. Yani ne dediğim şimdi. Solo. Sonra mümkün. Anka. Mümkün. Büyük boyu. Son. Anın. Üstsün. Ne? Sonra üstsün. Tamam. Batlar akışı. Yani haşin matematik. Huni nar da tras. Huni öğretmen içinden tras.